Засгийн газрын ээлжид хуралдаан өнөөдөр болсон хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах шийдвэрийг гаргасан байна. Энэхүү газар нь төсөв оронтой шаардахгүйгээр ажиллах боломжтой гэдгийг салбарын сайд хэлсэн юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах засгийн газрын тогтоол гарлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хүний нөөцийг сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвөөс 35 ажилтныг төрийн захиргааны албанд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлж, мөн төсвийг шилжүүлэн зохицуулах юм байна. 2017 оны байдлаар нийт хүн амын 3.3% буюу 103,630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн манай улсад байна. 15-аас 59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 28% нь хөдөлмөр эрхэлж байна. Та бүхэн мэдж байгаа үнэ нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор улсын хурал хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахыг бол шийдвэрлсэн. За энэ улсын хурлын тогтоолын дагуу засгийн газар тогтоол гаргаж хэрэгжүүлэгч агентлаг байгуулахаар боллоо. За энэ хэрэгжүүлэгч агентлаг маань шинээр төсөв оронтой шаардахгүйгээр байгуулад үйл ажиллагаа явуулахын бүрэн боломжтой гэж бол үзэж байгаа. За агентлаг байгуулснаар хэд хэдэн бас чухал үр дүнд одоо хүрнэ гэж бид үзэж байгаа. Нэгдүгээрт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдж байгаа аливаа асуудлыг өөрсдийн оролцоотойгоор нь тодорхойлж хэрэгжүүлж явах юм одоо боломж нь одоо бүрднэ гэж бол үзэж байна. За хоёр дахь асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамддаг асуудал бол нийгмийн амьдралд тэгш оролцох юм боломжийг нь одоо нэмэгдүүлэх, зөөлөн дид үтцийг бий болгоход чухал одоо бас үр дүнтэй ашиг өгдөлтөй болно гэж үзэж байгаа.